Юуг авах билэн шүү. Асуултуудыг. За цэргийн албан хаагчдаа Монголын төр онцгойлон анхаарах ёстой гэдэгтээ бол хүн болгон санал нийлдэг. Тэгэхдээ амьдрал дээр бас яг тэгж харж үзэж чадж гэнэ үгүй гэвэл өрөөсгөл байдаг л да. Тухайлбал цэргийн албанд ажиллаад амьдрал авахыг бүх зүйлээ зориулаад яагаад ч тэтгэврт гардаг. За эмэгтэйчүүд нь хамгийн багадаа 5, эрэгтэйчүүд нь хамгийн багадаа 10 жил ажлын хөдөлмөрлөх тийм эрч хүчтэй байх үедээ тэтгэвртээ гардаг. За ингээд тэтгэврт гарсныхаа дараа ёстой 90 саянд нийгмийн байгууллагад ажилд ордог. За ингээд тэтгэвртээ гарах болоход бол асуудал үүсдэг. Цэргийн албанд ажиллаж байснаар нь тооцох уу? Иргэний байгууллагад ажиллаж байснаар нь тооцох уу гэдэг ингээд энэ шийдэл бол энэ цэргийн албан хаагчдыг бол их гонсойлгодог. Үүнтэй холбоотойгоор бол өнгөрсөн хугацаанд өргөдлийн байнгын хороонд манай цэргийн албан хаагчдаас олон өргөдөл ирсэн. За ийм асуудлыг одоо энэ хуулиар хэрхэн яаж шийдвэрлэж байгаа юм бэ гэдгийг манай ажлын хэсгийнх яг тодорхой мэдээлэл нь өгчмөр байна. Нэгдүгээрт. За хоёрдугаарт цэргийн албан хаагчдын хувьд бол цол гэдэг бол үнэхээр одоо эр хүний хувьд бол амьдралынх нь гол зорилго, тэр цолоо эрхмэлдэг, тэр цолондоо хөрвөл тэрэндээ баярлж баясдаг амьдрал ах вэ гэдгээр орхицсон ч гэсэн ийм эрхэм зүйл нь. Тэгээ тэтгэврт гарсныхаа дараа энэ цолныхаа нэмэгдлийг тэтгэвэр дээр авъя гэдэг чин хүсэл байдаг. За энийг бас энэ хуулиар зохицуулж өгч чадсан уу? Тодорхой хариулт өгөөч. За намтай ирсэт. За цэргийн албан хаагчдаас эрт тэтгэврт гарах байдал бол их байдаг. Одоогийн байдлаар нэг 43 мянган орчим иргэд эрт тэтгэвртээ гарсан. За дундаж наст нэг үндсэндээ бараг нэг 40 гаруй настай. Тэгээ эргээд бас нэг хөдөлмөрийн бүтээмж их өндөртэй. За хөдөлмөрийн эрхлэлтийг зохицуулах энэ бодлогын хүрээнд мэдээж энэ бол онцгой анхааралт бол аавна. За цэргийн нэмэгдлийг тооцож авах зохицуулт энэ хуулинд бол байхгүй. Ер нь авбал бас зүгээр л санаа байна. Гэхдээ энэ хуулиар бол зөвхөн нөгөө энгийн байгууллагад ажилласан жилийн 0.5%-аар тооцож байгаа. 50% тооцож байгаа. Тийм зохицуулт байна. Бачаангуулах юм тодруулах уу? Нэг нүүрийн микрофон. Цэргийн албатай нүүцүүлээд энэ байгууллагын цэргийн За энэ маш тодорхой 4 зүйл, за сүүлд нэг заалт нэмдэ 5 зүйл дээр одоо зохицуулт хийж байгаа. Ач холбогдлын хувьд бол маш өндөр. Тухайлх юм бол цэргийн салбарт ажилласан 1 жилийг энгийн салбарт ажилласан руу гүйлгэж шилжүүлэх. Энгийн салбарт ажиллаж байсан хугацааг цэргийн салбар руу шилжүүлэх ийм бололцоог гаргаж өгсөн хууль байгаа цэргийн тэтгэмжийн хуулийн дээр. Өөрөөр хэлэх юм бол цэргийн салбар 6 сар ажилласны энгийн салбарт 1 жил ажилласнаар тооцож олгож болохоор хуулийн заалтыг хэрэгжүүлэх үндэслэл нь энэ одоо 2-ын 14 дугаар зүйлийн 6 дахь хэсгээр зохицуулалтаар 1-р орж байгаа. 2-р нь 2 гэр бүлийн 2 гишүүн хоёулаа цэргийн албан хаагч байгаа тохиолдолд хоёулынгийнх нь одоо урд авч ирсэн цалин орлогыг нь нэгдсэн одоо байдлаар өөрөөр хэлбэл гэр бүлийн одоо 2 тэжээгч хоёулаа нас орсон тохиол тэр хоёрын орлогыг нь нийтэд нь тооцож тэжээгч заалцны тэтгэврийг үлдсэн одоо тэжээгч заалдагчдад олгох ийм эрх зүйн зохицуулт энэ бас байна. За цэргийн албан хаагч илүү одоо 25 жилээс дээш илүү алба хаасан жил тутамдаа 1.5%-тай тэнцэх сар тутамд одоо 1.5%-тай тэнцэх ийм юу байгаа. Заалт байгаа. Энэ заалтын одоо сараар нь хуваахаар зэрэг 0.195 гэсэн ийм хуваар гарч ирж байгаа. Жилд одоо өөрөөр хэлэх юм бол 10 жил илүү алба хаах юм бол 25 жилээс 35 жил алба хаах юм бол 15% бодно гэдгийг хүмүүс нийгмийн даатгал дээр очиод жилээр нь тооцохоор зэрэг болцдог. Сараар нь тооцохоор зэрэг сарын хувь нь хөвчлөгдөг болж учраас энийг сарын наривчлалтаар бодох, нэмэгдэл олох боломжийн гарч ирж байгаа. За мөн түнчлэн энэ дээр одоо нөгөө цагдаа шүүх хүчний байгууллагаас цэргийн тэтгэврт гарч байгаа хүмүүсийн насны хязгаар нь
Цэргийн албан хаагчийг сая одоо цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дээр насны дээд хязгаарыг 2 насаар нэмэгдүүлсэн байгаа. Энэ бол шүүхийн шийдвэр одоо энэ босод хорих байгууллага энэ тагнуулын байгууллага дээр зохицуулагддаг байсан асуудлын энэ хуулийн дээр бас цэргийн тэтгэвэр тэтгэмжийн хуулийн дээр энэ цэргийн албаны тухай хуулийн холбогдох заалтад хамрагдах юмаа гэдэг байдлаараа оруулж гисэн байгаа. За цолонтой холбоотой асуудлаар бол нийтлэг ер нь бол тэтгэврт гарсан хуримдаанаас, хуримдаа цолтнуудаас, дээд офицеруудаас ер нь одоо тэтгэврт гарсныхан дараа тэтгэвэр дээр нь цэргийн цолнууд зохих хувийг одоо олгож байя, хуучин авч байсан хэмжээнд нь олгож байя гэсэн юм асуудлыг тавьсан. Төсөв хөрөнгөний өндөрлөлтэй байдлаар шалтгаалаад цэргийн дээд цолтнуудын асуудлыг бол эхний ээлжин шийдчихсэн байна. Тэр нь бол одоо нийгмийн даатгалын байгууллагууд дээр шийдвэрүүд нь очсон юм байна. Одоо бол хэрвээ эдийн засгийн байдал болцоотой болох юм бол босоо цолтны асуудал яригдах бэлэн байж. За энэ ч юм гişэ.